удирдах, шийдвэр гаргалтыг зөв болгох, хүн эрүүл аз жаргалтай байх, өөрийн зовлон зүдгүүрийг давж суулгах энэ олон зүйлүүдээр бол энэ тарих. За тэгээ энэ буддизм, за бясалгал хэрхэн уялдаа холбоотой байдаг талаар бол бас ярьсан. Тэгээ миний хувьд бол энэ тарих судлалын чиглэлээр бас тодорхой мэдээллийг та бүхэдтэй хүргье гэж ингэж бодож байна. Тэгэхээр neuroscience буюу тарих судлал бол маш эрчимтэй хөгжиж байгаа ийм салбар шинжилгээ ухаан байгаа. Энэ бол зөвхөн ангаа ухаан биш. Одоо шашин судлал, тэгэл молекул биологи, математик, хими, оюун ухаан, computer science, физик, математик, хими гэх олон шинжилгээ ухааны салбар дээр одоо бий болж эрчимтэй хөгжиж байгаа ийм салбар шинжилгээ ухаан байгаа. Тэгээ энэ neuroscience гэдэг энэ цаана бол ер нь хүн бол эрүүл аз жаргалтай урт наслах ийм л зорилт. Тэгэхээр хүн эрүүл аз жаргалтай урт наслахын бас хамгийн гол зүйл нь бол хүний уураг тарих, идэвхтэй, эрүүлэр сэтгэдэг, боддог, стрессийг даван туулдаг, гадны болон дотоод байгуул орчны нийгмийн олон одоо сорилтууд, хүчин зүйлд дасан зохицож, удирдамж олоодж ингэж урт наслах ийм зүйлүүд. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас хүний насжилттай холбоотойгоор ихсэж байгаа олон өвчнүүд бий. Жишээ нь энэ тархины эдийн сүнрэлт өвчнүүд, ялангуяа тархины мэдрэлийн эс буюу нейроныг гэмтээдэг, сүнрүүлдэг энэ олон өвчнүүд бий. Удамшлын болон одоо бусад өвчнүүд, жишээлбэл Альцгеймер, Паркинсон, тэгэл хорт хавдар, таргалалт, чихрийн шичин гэдэг. Энэ олон өвчнүүдийн эмчлэх арга зам боёг бол бас энэ neuroscience-ийн судалгааны үр дүнгүүдэд бол бас нэлээд ахис дэвшилтэй ийм байна. Тэгэхээр ер нь бол тарих төв мэдрэлийн тогтолцоо, захын мэдрэлийн тогтолцоо гэдэг юм. Аливаа мэдээллийг хүн хараа сонсгол хүртгүү мэдрэхүүгээрээ хүлээж аваад уураг тархинд боловсруулад за тэгээд дээд мэдрэлийн үйл ажиллагаа буюу ухамсарт үйл ажиллагаа, ухамсарт бус үйл ажиллагааныхаа зохицолгоор хариу үйлдэл гаргадаг. Үйлдэл төрөх бол ухамсартай болон автоматар ингээ гарч идэг ийм зүйл бий. Дээд мэдрэлийн үйл ажиллагаа бол хэл яриагаар үйлдэл төрөхөөр илэрж идэг бол ухамсарт бус үйл ажиллагааных нь хариу үйлдэл нь жишээлбэл одоо юу гэдэг юм бие махбодыг дайжлагад зүрхний цохилтын тоо нэмэгддэг, амьсгалын тоо олширдог, захын судас тэлдэгч байдаг юм уу? Сандарсан мэгцэн үед одоо жишээ нүүр улаах гэх мэт ийм одоо хариу үйлдэлүүдээр илэрч байгалийн болон нийгмийн өөрийн дотоод одоо үүсэж байгаа олон хүчин зүйлд дасан зохицож шийдвэр гаргаж ингэж явдаг. Тэгэхээр хүний тархины хөгжил бол маш эрчимтэй хөгжиж явж байдаг. Энэ бол одоо жишээ нь хүүхэд эхний 12 сар буюу 1 сар хүрэхэд тархины үйл ажиллагаа ялангуяа мэдрэхүй болон хэл яриа за дээрэс нь одоо дээд мэдрэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдрэлийн эсүүдийн харилцан үйлчлэл сүлжээс гэж ярьдаг энэ синапс бол эрчимтэй хөгжиж байгаа. Бүгд тэгэхээр ер нь бол хүүхдийг төрхөөс нь ахуулаад баг байна гэлтгүүгээр бидний ярьж байгаа, хэлж байгаа бүх зүйлийг сонсож, ойлгож, мэдэрч тасралтгүй ингэж хөгжиж яадаг ийм эрхтэн. Тэгэхээр одоо энд бид нөхөн үржихүү, бие махбод одоо бусад энэ хөгжил бол нэлээд удаас явдаг. Ялангуяа нөхөн үржихүү болон насанд хүрж байгаа үйл ажиллагаа бол 20 настайд ингэж бүрэн гүйс төлөвшдөг бол хүний тархины үйл ажиллагаа бол хүүхэд 5 нас хүрэхэд аль хэдийн насанд хүрсэн хүнтэй адилхан бодож сэтгэгдэг, шийдвэрийг тунгааж оюун дүгнэлт өгдөг ийм чадвартай болдог гэсэн үг. Тийм учраас энэ тархины үйл ажиллагаа хүүхдийг сургахч гэдэг юм уу, зааж сургах, харилцан ярилцах, ойлгох асуудал бол баг гэлтгүүгээр хүүхдийг бага наснаас нь яг ижил төвшөнд ойлгож, харилцан ярилцаж, үнэлт өгнөлт өгдөг ийм зүйл байгаамаа. Тэгэхээр 5 нас хүрэхэд бол тархины үйл ажиллагаа ерөнхийдөө өрдөг. Хүний тархины одоо бор цагаан бодис гэж би ялангуяа тархины бор гадар. Тэгэхээр хүний духны хэсэг, за париетал буюу чамархай хэсэг, за тэгээд зулаан хэсэг, дагсны хэсгүүд бол дээд мэдрэлийн үйл ажиллагааны тодорхой хэсгүүдийг уялдан зохион байгуулждаг. Ялангуяа тархины духны хэсэг бол ялангуяа сэтгэн бодох, шийдвэр гаргах зүйлүүд дээр илүү их төвлөрдөг бол зулаан хэсэг бол одоо илүү гүйцэтгэх тийм ээ.
чамархай хэсэг бол илүү хараа сонсголч гэдэг юм уу, энэ зүйлүүд, дагсны хэсэг нь бол одоо хүний хараа болон тэнцвэр мэдрэхүйг ингээ хангаа явж идэг. За энэ тархины бор газрын үйл ажиллагаанууд байн хоорондоо уялдаа холбоотой шийдвэр гаргалтын процессууд, бие махбодыг удирдах энэ үйл ажиллагаанд бол оролцоо явж байгаа. Тэгэхээр тархины үйл ажиллагаанд хамгийн чухал зүйл ямар ойлголтууд байдаг вэ гэхээр нейрогенез буюу мэдрэлийн эс өсөж одоо хөгжиж, ялгаран хөгжих процесс. Хоёрдугаарт нь синаптогенез буюу мэдрэлийн эсүүд хоорондоо харилцан үйлчиж мэдээллийг дамжуулж яадаг холбоос үүсэх. Энэ хоёр процесс бол тархины хөгжил, за үйл ажиллагаанд бол хамгийн чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр энэ нейрогенезийн процессыг бол ингээд хөгтөн амьтан дээр анх байдгийн маягдыг 1992 онд тогтоосон. За тэгээ 1998 онд одоо бид нэр бүгд үүдэл эсийг мэддэг болсон. Тархинд ч гэсэн үүдэл эс байдгиймаа гэдгийг 1998 онд нийцсэн байна. Тэгэхээр энэ тархины үүдэл эс нейрогенезийн процесс бол тасралтгүй ингээ явж байдаг. Та бид нар одоо мэдэн дээ тодорхой одоо гэмтэл авдагч байдгийм үү, цус авсны дараа тархины үйл ажиллагаа сэргэж байна гэдэг маань энэ нейрогенезийн процесс эрчимтэй явагддаг. Тэгээ ойролцоогоор одоо нэг 42 хоногт тархины одоо үүдэл эсээс мэдрэлийн эс ингээ үүсэх процесс бол үргэлжилдэг. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд бол хамгийн хортой нөлөөлдөг зүйл бол стресс байна. Тэгэхээр энэ нийгмийн болон сэтгэл санааны, байгууллын орчны энэ олон стрессийг даван туулж чадвал хүн эрүүл урт насалж чаддаг. Энийг даван туулах аргад суралцах нь бол үнэхээр энэ чухал байгаа. Хэрвээ чадахгүй бол одоо эрт хөгшөрн одоо тийм ээ насчил богиносдаг ийм зүйл, энийг дасан зогсож чадах юм бол хүн эрүүл урт наслана гэдэг утгатай. Тэгэхээр энэ бол биологийн зүй тогтол байна. Ер нь 20 наснаас хойш ингээд хүний сэтгэн бодох одоо ой тогтоолтын энэ тодорхой чадварууд ингээд айжамдаа буурж яадаг. Энэ чинь хүн биологийн амьтан учраас. Гэхдээ энэ буурж байгаа процессыг удаашруулж болдог. Энэ нь бол одоо сэтгэлийн амар амгалан байдал, цааны яриад байгаа тэр стрессийг даван туулах ийм чадварууд бол бий. Тэгэхээр энэ хүний хамгийн чухал зүйлүүд бол ой тогтоолт бий. Ой тогтоолт сайжирч ямиг сэтгэн бодож байвал тарих зөв одоо идэвхтэй ажиллаж байдаг. Энэ нь тарих л одоо идэвхтэй сайн ажиллаж явах юм бол бусад эргэтэн тогтолцоог сайн удирддаг, хүн эрүүл урт наслахын үндэс юм аа. Тэгэхээр энэ нейрогенез буюу мэдрэлийн эсийн хөгжлийг идэвхжүүлж яадаг зүйлүүд бол энэ дасгал хөдөлгөөн байх нь байна. Альва шин зүйлд суралцах, тасралтгүй суралцах асуудлууд бий. Жишээ нь одоо хэл сурах, зураг зурагч байт юм уу, хүн өөрийнхөө хобби дур сонирхлоороо шин зүйл дандаа сурж өөрийгөө сорж явах нь бол тархийг эрүүл байлгах, тарих одоо шин зүйл дасан суралцах, залуу байх, үеийнхнаасаа одоо залуу сайхан харагдах ч гэдэг юм. Энэ зүйл хамгийн чухал нөлөөтэй. Бууруулдаг зүйл нь бол хөдөлгөөний идэвхгүй байдал, за хангалттай хоол тэжээл авахгүй байхаас гадна идэвхгүй, нийгмийн идэвхгүй байх ч байдаг юм уу? Уйтгарлах, гуниглах, сэтгэл готрол гэдэг олон хүчин зүйл бол энэ нейрогенезийн процесс буюу мэдрэлийн эсийн хөгжлийг дарангуулж идэг юм аа. Тэгээ энэ олон судалгаагаар бол аль хэдийн батлагдаад нотлогдсон зүйл байдаг. Ялангуяа энэ бол туршилтын амьтан дээр хийсэн судалгаанууд байна. Амьтныг ингээд архаг стресст оруулаад ахтахаар ялангуяа сэтгэн бодох ёстой префронтал кортекс гэж ярьдаг тухны хэсгийн бор бодис, за хүний ой тогтоолтонд оролцож яадаг гиппокампус гэж бүтцийн мэдрэлийн эсийн хөгжлийг дарангуулж байгаа ийм судалгаанууд бол олон жилийн өмнөөс хийгдээд нотлогдоод ирсэн байгаамаа. Тэгэхээр одоо өнөөдөр биднээсийн гол анхаарал хандуулаад байгаа юм бол мэдээж хэрэг энэ хүний сэтгэл хөдлөл, зан авир, шийдвэр гаргалт, за энэ зүйл нь дээд мэдрэлийн үйл ажиллагаа болон автомат мэдрэлийн тогтолцоотой хэрхэн уялддаг асуудал. Хүний тархины гүнд лимбийн тогтолцоо гэж энэ зүйл байдаг. Энд амигдал, гиппокамп гээд гипоталамус гэх мэт нарийн нийлмэл бүтцүүд бий. Энэ лимбийн тогтолцоо, амигдал бол хүний сэтгэл хөдлөлийг одоо зохицуулж яадаг. Баярлах, гуних, уйтгарлах, тийм ээ? Одоо сэтгэл гутралд орох, эсвэл хэд сэтгэл хөөрөлд орох ч байдаг юм уу? Энэ зүйлүүд маань өөрөө тархины одоо энэ гүнд байж байгаас гадна тархины бор гадар, за дээрэс нь автономик мэдрэлийн тогтолцоо буюу зүрх судас, амьсгал, одоо тийм ээ нөхөрчхүүгээд олон одоо автомат байгалийн одоо ухамсар бус үйл ажиллагаар зохицуулдаг үйл ажиллагаанд шууд нөлөөлж идэг.
Тийм учраас баярлаад хөөрөөд ахаар л зүрхэнд илсээд л одоо судсан тэлж байгаа асуудал бол энэтэй холбоотой. Эсвэл сэтгэл гутраад, гутраад байвал одоо царай төрөх, гуйдгартай, гунигтай харах асуудлууд бол энэ лимбийн энэ тогтолцоотой холбоотой байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ лимбийн тогтолцоо бол энэ тархины сэтгэл хөдлөл, ялангуяа шин зүйл сурах, за тэгээд ой тогтоолттой бол салшгүй холбоотой. Тэгэхээр энэ бүтцийг удирдах арга барил, энэнийг удирдах зохион байгуулах, энэний физиологи, патофизиологи, нейрофизиологийн механизмуудыг ойлгох асуудал бол нейросайенсийн судалгааны нэлээд том судлагдсан байгаа. Тэгэхээр энэ бясалгал, анхаарал төвлөрүүлэх энэ mindfulness энэ зүйлүүд тархины үйл ажиллагаа бүтцэд бол хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаа шинжилгээ бол эрчимтэй хийгдэж байгаа. За энэ харагдахгүй байх шиг байна. Би нэг 7-8 жилийн өмнө PubMed гэдэг одоо Америкийн үндэсний номын сангийн ангаахын чиглэлээр явуулдаг мэдээллийн сангаас meditation гэдэг хайхад 5 жилийн өмнө нэг 5000 орчим судалгаа байсан. Сая 2025 оны байдлаар зөвхөн meditation гэж хайхад 12000 судалгаа хийгдэж байгаа. Тэгээд тэр доотлолт ногооноор тэмдэглэсэн хэсэг бол энэ салбар эрчимтэй хөгжиж байгааг харуулж байгаа. Хүмүүсийн анхаарлыг татж байгаа. Ялангуяа сүүлийн 10 жилд энэ тарих судлал, бясалгал, буддизм, гүн ухаан, философитой уялдуулсан нейрофизиологийн судалгаа бол эрчимтэй ихсэж байгаа. 2025 онд 701 ингээл 2024 891 пепер буюу удам шинжилгээний өгүүлэлүүд бол хэвлэгдээд байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаанууд яаж байгаа вэ гэхээр бясалгалын асар их олон хэлбэрүүд байдаг. Манай одоо лам хуургууд маань мэдж байгаа олон янзын бясалгалын хэлбэрүүд. Энэ бясалгалын үед бясалгал хийж байгаа хүний тархины үйл ажиллагааг functional MRI болон бусад дүр сонжлогооны аргуудаар судлаад үзэхэд бол та бидний яриад байгаа тэр лимбийн тогтолцоонд байдаг айдсыг даван туулахад оролцож байдаг амигдалын хэмжээг бууруулдагч байдгийн юм уу, ой тогтоолтыг сайжруулдаг, гиппокампын хэмжээг нэмэгдүүлдэг гэх мэт олон судалгааны үр дүнгууд бол нотлогдож гарсаар байна. Тэгэхээр энд functional MRI-гаар жишээлбэл хүний тархины үйл ажиллагааг харуулсан байна. Тархины үйл ажиллагаа ялангуяа дээд мэдрэлийн үйл ажиллагаанд хамгийн оролцдог хэсэг бол тархины бор гадар бий. Энэ тархины бор гадар бол жишээ нь зүгээр энгийн хүмүүст энэ дээдлийн зураг нь энэ улаанаар хэсэгтэй байгаа нь илүү идэвхтэй ажиллаж байгаа тархины бор гадрын хэсэг. Одоо 26-аас 20-87 насны улсуудад хийсэн судалгаа. Гэтэл доотлолт нь бол одоо яг одоо медитейшн хийдэг энэ экспертүүд одоо лам хувраг ийм хүмүүстээр энэ тархины бор гадрын үйл ажиллагаа зузаарсан тархины бор гадрахтын нейрогенез бүтэц зохион байгуул нэмэгдэж идэвхтэй байгааг та бүхэн харуулж байгаа. Өөрөөр хэлбэл бясалгал хийгээд байх нь бол тархины үйл ажиллагаанд боддоор сайжирдаггийг бол баталсан ийм судалгаанууд бол олон байна. За дээрэс нь энэ бясалгал хийхээр одоо нойрон сайжирж байна. Одоо зөндөө хүмүүс янз бүрийн бясалгалд яваад бясалгал хийхээр нойрон их сайн болоод байна. Сэтгэл санаа их уужраад байна. Өөртөө сэтгэл хангалуун байдал нэмэгдэж байна. Өөрөөрөө бахархдаг, юмыг ингээд нэг уужуу харддаг ч гэдэг юм уу. Цусны даралт буураад байгаа гэдгийн цаана бол энэ бясалгал хийхээр энэ зүрх судасны үйл ажиллагаа, тархины үйл ажиллагааг зохицуулж яадаг олон даавруудын төвшин нэмэгдэж багасч яадаг. Жишээ нь одоо юу гэдгийг юм мелатонины хэмжээ бол одоо цуснд ихсгээр хүн нойр хүрдэг. Тэгэхээр бясалгал хийхээр нойр хүрээд байгаагийн гол шалтгаан бол энэ мелатонины хэмжээг нэмэгдүүлдэг байна. Бясалгал хийхээр өөртөө аз жаргалтай байгаа мэдрэмж яагаад үүсээд байгаа вэ гэхээр бясалгал хийхээр серотонин гэдэг байгаа даавар буюу аз жаргалыг мэдрүүлдэг дааврын төвшин цуснд ихсээд байна. Энэ олон үр дүнгууд бол гарч байгаа. Дээрээс нь ингээл өвчтөе зовлонтой одоо зүрхээр хатгаад байгаа чим шиг ингээл биед өвдөлт мэдрэгдээд идэг бол энэ өвдөлтийг намдаадаг одоо эндорфин гэдэг дааврын хэмжээг ч гэдэг юм уу жишээлбэл ихсэгдэг зарим судалгаагаар өөрчлөлтгүй байх. Иймэрхүү үр дүнгууд бол асан олон судалгаа шинжилгээгээр бол батлагдаж нотлогдож байна. Дээрээс нь одоо жишээлбэл одоо энэ нэлээд алдартай эрдэмтэн байна Италийн. Тэгэхээр судалгаа хийгээд үзэхээр медитейшн хийхээр анхаарал төвлөрөлт бол сайжирч байгаа. Юмд фокуслаж анхаарал төвлөрнө гэдэг маань зөв шийдвэр гаргахад хамгийн чухал. Дээрээс нь медитейшн хийхээр дархлааны үйл ажиллагаа сайжирч байгаа. Өөрөөр хэлбэл бие махбодыг хамгаалдаг дархлын эсүүд,
За зарим одоо даавруудын, өрслийн медиаторуудын төвшин буурахч байдаг юм уу? Ингээд дархлаа тогтолцоо сайжирдаг. Гэх мэт олон үр дүнгууд бол гарч байгаа. За бидний хийсэн судалгаагаар бид нэг зүгээр энгийн хүмүүсээ 3 сар хичээлүүлээд үзэхэд анхаарал одоо сэтгэл түгшилт уурж альва зүйлд ингээд сэтгэл түгшээд болж байгаа юм шиг, болохгүй байгаа юм шиг, тэр минь яаж байгаа бол, энэ минь яаж байгаа бол, маргаашийн ажил юу илээ гэл байнга альва нэг асуудлыг хэд одоо ургуулan бодоо тэрэндээ одоо сэтгэл нь түгшээд идэг бол дасгал хийхээр энэ одоо сэтгэл түгшилтийн байдал бол уурж байгаа үр дүн гарсан байна. Анхаарал шилжүүлэх чадвар гэж бас их чухал шийдвэр байдаг. Альва нэг асуудал төвлөрөөд нөгөө асуудал руу шилжих чадвар. Энэ бол одоо хүн дээр ялангуяа шийдвэр гаргах төвшөнд асар их чухал нөлөөтэй байдаг хүн. Тэгэхээр энэ анхаарал шилжүүлэх чадвар бол энэ бясалгал хийсний дараа бол тодорхой хэмжээгээр бол сайжирч байна. За дээрэс нь бясалгал хийхээр саяны даавруудын өөрчлөлт сайжирч байгаа учраас хүн турдгийн байна, биеийн жим багасдаг. Хэрвээ тархалтай улсууд бясалгал хийвэл биеийн жим буурдаг. За дээрэс нь одоо юу гэдгийг амьсгалын тоо багасж байгаа, буураад тодорхой болдог. Захын цуснд хүчил төрөгчийн хэмжээ нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо хүчил төрөгч сайн байна гэдэг нь таны тархийг цусаа хангамж одоо хэрэгтэй тижээлээр нь сайн хангаж байна л гэсэн ийм үг байна. Тэгэхээр энэ сүүлийн үеийн судалгаа би одоо энийг яг сүүлийн судалгаануудаар харж байгаад нэмсэн байна. Хүний одоо энэ янз бүрийн бясалгал хийгээд ирэхээр жишээлбэл default mood network буюу хүн альва үйл ажиллагаанд одоо итгэхгүй байгаад тайван байж явах үедээ би ямар байлаа, урд нь ямар болсон, урд ажлуудаа боддог, дүгндэг, өөрийгөө хинбэ гэж үнэлт зэгндэг. Энэ network буюу тархины мэдрэлийн эсүүдийн ийм хэсгүүд байдаг. Тархины духны хэсэг болон чамархан эсүүд хоорондоо ажиллаж. Энэ network их одоо стресст байнга ордог, байнга ажилтдаг улсууд байхад энэ network төвчээд ирэхээр өөрийгөө голдог. Би ч одоо юу ч чадахгүй байна. Би бол одоо муу хүн юм байна. Гэтэл эсвэл би юунд итгэхгүй болчлоо гэж сэтгэл готролд ордог, муу юм боддог. Ингээд муу юмыг ургуулад бодоод байдаг. Энэ үйл ажиллагааг харуулж байгаа тэр цэнхэр өнгөтэй хэсэг. Тэгэхээр бясалгал хийгээд ирэхээр энэ network-ийн хэмжээ багасж байгаа. Өөрөөр хэлбэл тэр муу бодлыг дамжуулдаг сигнал буурдаг гэсэн. Дээрээс нь ой тогтоолтыг одоо тэр ягаан хэсэг нь бол анхаарал төвлөрөлтийг сайжруулж байгаа. Улаан хэсэг нь бол сэтгэл түгшилт байхгүй. Одоо ингээд аливаа зүйлээд ингээд аимархан айгаад сандраад идэг. Амьдрал дээр одоо зөндөө зүйлүүд бий. Одоо гэр бүлд нь нэг арх удаг хүн байхад тэр хүнийг ороод ирэхэд л одоо гэр бүл ингээд л айгаал сандраал бүгдөө түгшээд л одоо тэр нөхөр яаж чухал ийчих бол гэл ингээд зодоод авахыг, цохоод авахыг гэдэг ч гэдэм. Энтэй холбоотойгоор тэрийг давхан туулахын тулд амигдал гэдэг бүтэц энэнийг одоо сэтгэлийг тайван байлгадаг дааврууд хэмжээг нэмсэх хэмжээг ихсгдэг. Тэгэхээр энэ медитейшн хийгээд буюу бясалгал хийгээд ирэхэд тэр сэтгэл түгшилтийг бууруулад ирж байгаа учраас тэр амигдал буюу тэрийг даван туулдаг хэсэг дээр хэвийн байдалтай орох жишээтэй ой тогтоолтын хэмжээ нэмэгдэх гэх мэт ийм сайн үр дүнгууд бол байгаа. Дээрээс нь одоо хүний тэр тархины хоорондын энэ бүтц одоо тэр муу бодол оруулж ирээд байгаа сэтгэл түгшилтийг оруулаад байгаа тэр network-ийн хэмжээ бол хоорондоо багасдаг нь бол тодорхой болсон. Энэ бол одоо 24-25 онд хийгдсэн судалгааны үр дүнгууд байна. Тэгэхээр шинжлэх ухаан хөгжиж байгаа ялангуяа мэдрэлийн тарих мэдрэлийн томоохон functional MRI болон бусад одоо судалгааны томоохон энэ аппарат тоног төхөөрөмжөд арьж байгаатай холбоотойгоор бол үр дүнгууд бол их сайн гарч байгаа. Тэгээ бүтцэд ямар өөрчлөлт гардаг вэ гэхээр сая бид нэр үйл ажиллагааны өөрчлөлт ярьсан. Тархины бүтцэд ямар өөрчлөлт гараад байгаа вэ гэхээр одоо юу гэдэг юм бясалгал хийхээр хүний одоо шийдвэр гаргаад байгаа тархины энэ духны хэсгийн бор гадар зузаарч өөрөөр хэлбэл энд байж байгаа нейронуудын хэмжээ нэмэгддэг нь бол батлагдсан байна. Дээрээс нь тэр сэтгэл дуудлалд нөлөөлөд идэг сэтгэлийн одоо юу гэдгийг сөрөг сэтгэл төрүүлээд байгаа тэр амигдалын тэр одоо эмгэг томролт гэж ярих юм уу да. Тэр нь бол буурдаг. За тэгээд тэр сая ярьсан тэр default mode network буюу тэр одоо сөрөг сэтгэл хөдлөл, өөрийгөө хэтрүүлэн үнэлэх, өөрийгөө хэтрүүлэн одоо муугаар бодох ийм сөрөг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг тархины network-ийн хэмжээ бол одоо сүлжээсэн хэмжээ багасж байгаа нь бол тодорхой болсон байгаамаа.
За ер нь одоо ингээд төгсөх гэж. Тэгэхээр энэ олон судалгааны асуудлууд байна. Тэгэхээр медитейшн хийх бол тархины үйл ажиллагаанд хамгийн эерэг бүтцийн болон үйл ажиллагааны хувьд эерэг нөлөө үзүүлж байгаа нь ингээд судалгаа шинжилгээгээр батлагдсан. Тэгэхээр тархийг удирдах чинь гэсэн үг. Өөрийгөө одоо ер нь бол тэр автономик буюу одоо тэр сэтгэл хөдлөлд оролцоод байдаг симпатик, парасимпатик мэдрэл, бусад мэдрэлүүдийг энэ үйл ажиллагааг бясалгаж анхаарал төвлөрүүлснээр удирдах болж байгаа. Тэгээ ингэхээр зөвхөн одоо тархины үйл ажиллагааны төдийгүй даралт ихсэлт, жихрийн шижин, тийм ээ. За тэгээд одоо юу гэдэг тархины нөгөө сонирхолт өвчтэй, Паркинсоны өвчин, Альцгеймерийн өвчнүүдийн үед маш сайн үр дүнгуудыг үзүүлдэг ийм тоом судалгаанууд сүүлийн үед бол ихээр гарч байгаамаа. Тийм учраас анагаахын шинжилгээ ухаан тэр дотроо тархи судлалын салбарт бол энэ судалгаа шинжилгээг улам өргөжүүлэх, энэ одоо мэрэгсэн энэ бясалгал хийдэг одоо энэ лам хуургууд өөр одоо бусад иргэнгийн иргэдч гэсэн энэ үйл ажиллагаанд нэлээд сайн хамарч энэ үйл ажиллагааны механизмыг тайлах, шинжилгээ ухаанд одоо шинэ мэдлэг оруулах чиглэлээр бүгдөө хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр энэ сүүлийн слайд л энэ хүний тархинд байж байгаа хооллолт болон таргалалт энэ зүйлүүд бол сэтгэл хөдлөлтөд хамгийн чухал холбоотой байдаг. Зарим хүн бол одоо сэтгэл нь хөдөлгөөрөө баярлахаараа идээд идэг. Зарим хүн бол сэтгэл нь одоо гутраад стресст орохоор юм идмээр санагдал идэг. Ерөөсөө шөнө орой босоод ихээр идэл биеийн чинь нэмэгдүүлдэг. Цааш шалтгаан бол энэнийг зохицуулж яадаг тархинаас мэдрэлийн эсүүдээс ялгардаг нейромедиаторууд буюу даавруудын баланс алдагдаад. Энэ дааврууд юугаар зохицуулагддаг вэ гэхээр сэтгэл санааны хүчин зүйл, соёлын хүчин зүйл, за дээрэс нь одоо захын мэдрэлээс ирж байгаа хоол боловсруулах зам бусад газруудаас ирж байгаа даавруудаар зохицуулагдаж байгаа. Тэгээ энэ олон хүчин зүйл бол тархины үйл ажиллагааг зохицуулж яадаг ийм одоо нарийн комплекс зүйл. Тэгээ энийг хамгийн энгийнээр давж туулж тархиа удирдах байгаа гол аргын нэг нь бол дасгал хөдөлгөөн юм байна. Байнгын идэвхтэй байдал, хамгийн гол нь шин зүйлд дандаа суралцж явах, өөрийгөө өөд нь өсөн дэвж тэмүүлэх тэр сэтгэл зүйн. Дээрээс нь одоо сэтгэлээ удирдах энэ бясалгал хийж энэ одоо аргууд суралцах юм бол эрүүл урт наслах нь бол тодорхой болж байгаа. Тэгээ энэ одоо бол үйл ажиллагааны хувьд бол энэ зүйлүүд бүгд тодорхой болцсон. Энэний нейрофизиологийн нарийн механизмууд яг мэдрэлийн эсээр тохиолд амжилт хэрхэн явж байна? Мэдрэлийн эс хоорондын одоо цахилгааны шилжилт хөдөлгөөн, ионы шилжилт хөдөлгөөнүүд ч гэдэг юм уу, мэдрэлийн эсийн хуваагдал гэдэг энэ нарийн нейробиологийн судалгаа бол дараагийн шатанд бол явж байгаамаа. Тийм учраас өнөөдрийн хуралд ингээд анхаарал хандуулж ирж байгаа бүх хүнд бол эрдэм шинжилгээ судалгаа бол их эрчтэй хөгжиж байгаа. Тэгээд өнөөдрийн энэ хурлын гол ач холбогдол бол энэ олон талын оролцоог хангасан энэ салбар дундын шинжилгээ ухааны хөгжил дэвшилт бол үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ийм хурл болж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ энэ хулганд байгаа. Энэ яг би өөрөө гараараа барьсан байгаа. Хулгана 2006 онд гэдэг чи одоо бараг 20 жилийн өмнө оюутан байхдаа хийжсэн судалгаа байхгүй. Хулганы ховдол дотор, тархин дотор нь одоо ингээд тюб суулгаад тэгээд одоо тодорхой судалгаа шинжилгээ дааврууд ч байдаг юм уу, пептидүүд хийхээр энэ тархины үйл ажиллагаанд хэрхэн өөрчлөгдөд амьтны зан төрөх behavior хэрхэн одоо өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг энэ хийжсэн судалгаа байгаа. Тэгээ энэ их хөөрхөн учраас би та бүхэнд бас энэ зургийг харуулж байгаа. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд их баярлалаа.